Усан спортын холбоог нэмдэд нэгтгэсэн дэлхийн усан спортын холбоо буюу FINA 2021 онд нэрээ өөрчилж World Aquatics гэх нэрийг авч байсан бол 2024 онд холбооны төв байр Унгар улсын нийслэл Будапешт хот руу шилжүүлж саяхан шинэ байрны нээлтийн ёслолоо хийлээ. Энэ үйл ажиллагаанд Монгол Улсын спорт сонирхчдын холбооны ерөнхий нэрийн бичгэн дарга Инхбаатар оролцлоо. Унгар улсын нийслэл Будапешт хотноо зохион байгуулагдаж байгаа 25 метрийн зайд дэлхийн аварга шалруулах тэмцээний үеэр тэмцээнээс гадна олон уулзалт яриа хэлэлцээрүүд үргэлжилж Монголын Усан спорт сонирхчдын холбооны хамт олонч идэвхтэй оролцож байна. Дэлхийн Усан спортын холбооны хөгжлийн хөтөлбөрийн уулзалтанд Монголын багийн төлөөлөгчид оролцож цаашид хамтран хэрэгжүүлэх хөтөлбөрүүд болон Монголын усчдын оролцоо ямар байх талаар санал яриа хэлэлцээрүүд нүүллээ. Хөтөлбөрийн хүрээнд Монголын Усан спорт сонирхчдын холбооны нэг тамирчин Австрали улсын Бонд их сургуульд 1 жилийн хугацаатай бэлтгэл сургуультай хийх тэтгэлэг тамгдсан бол холбооны үйл ажиллагааг дэмжин 30 мянган Америк долларын санхүүгийн дэмжлэг үзүүлсэн байна. Мөн өнөөдөр Монголын Усан спорт сонирхчдын холбооны удирдлага болон баг хамт олон Дэлхийн Усан спортын холбооны ерөнхийлөгч Усайн Ал Мусаламтай уулзаж Монголын усан спортын хөгжлийн талаар санал бодлого хуваалцлаа. Дэлхийн Усан спортын холбооны ерөнхийлөгч Монголын усан спорт сонирхчдын холбооныг хэрэгжүүлж байгаа ажил болох засаглалын ил тод байдал гишүүдтэй хүртээмжтэй нээлттэй үйл ажиллагааг явуулж байгааг сайшааж олон улсын тэмцээн уралдаануудад өргөн бүрэлдэхүүнтэй баг тамирчтай илгээж байгаад талархал илэрхийллээ. Мөн баг хамт олонд амжилт хүсч 2025 оны 7 дугаар сард Сингапур улсад зохион байгуулагдах усан спортын дэлхийн аварга шалруулах тэмцээнд Монголын задгаа усан сэлэлтийн тамирчдыг анх оролцуулахад анхаарал хандуулан ажиллахаа амлалаа. Намайг Вильям Силеви гэдэг. Би олон улсын усан спортын холбоодуудтай хамтран ажилладаг. Монголын усан спортын холбоо маш сайн тайлангаа гаргаж өгдөг. 2023 оноос эхлэн би Монгол улсын усан спортын талаар судлаж эхэлсэн. Монгол улсын баг тамирчид их хичээж хөдөлмөрлөж байгаа гэж бодож байна. Та бүхэнтэй хамтран ажиллахад их таатай сайхан байдаг.